Олдурд Изабелла Гленас Дерек Линтнер тоглолоо. Амьдралын хүрд найруулагч Джон Шварц Wilbur Smith-ийн бичсэн Улайран буй тэнгэр хэн гихтэй хүчирхийллийн үр суулгасан бидээ хэмээх номноос сэдвэн бүтээлээ. Дөрүүдэд кино зохиолыг бичсэн Серго Донати, хөгжмийн зохиолч Мишель Легранд, зураглаач Серго де Офици, ерөнхий найруулагч Джон Шварц. 3 дугаар анги хэн гихтэй хүчирхийллийн үр суулгалаа. Би аваад ирлээ. Аваад ирсэн. Энэ зурус эрхэм кортныг л ирж. Өмнөд Африкийн холбооны улсын дээд шүүх таныг болон танаа залуусыг ялаас хэлтрүүлсэн болохыг бичгээр илэрхийлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Мэ энэ чамд Тэнгэр бурхан өршөө. Энд чинь Аннагийн цагтл байна. Энэ бас нөхрөөс нэрч. Би явлаа. Маш хурд маргааш ирт. Хенри, явхад минь залуустай хамт бэлтэг. Би хар азраг унна. явах эсгээ чинь би хэлнэ. Би зөвхөн хэлнэ. Гэртээ ор яриа байна. Та нар бас яах гэсэн юм? Явцгаа. Унтаарай. Унтаарай. Унтаарай миний хүү. Миний зөвшөөрлийг авалгүй чи нааша битгий орж ирж бай. Сантай. Миний дэргэд манай залуус тушаал битгий өгч бай. Ойлгосноо? Гойсон болохоос ямар тушаалсан юм уу? Үгүй, би тийм ойлгохгүй. Энэ залуус ч адуус. Тэдний хувьд нэг эмэгтэй ердөө юу ч биш. Миний эзэгнээс дарангуйлахыг энэ залуус тоогоо болно. Тэнийг яриа. Жинхэнэ эр хүний шин чанар ийм хачин юмнаас хамаарах ёсгүй. Чи жинхэнэ эр хүнийг яаж мэддэг юм? Английн адгийн шааруудын янхан байсан биз дээ чи. Намайг тав. Үгүй. Би чамд хайртай. Би чамд хайртай чи намайг галзууруулж. Үгүй, би дургүй байна. Чи намайг доромжилсан. Тийм ээ. Би учиргүй хартай. Чи өөр хүний бүсгүй явсан гэж бодорч сөхөө надалга. Чи минийх, зөвхөн минийх. Зөвхөн минийх. Би хинийх ч биш.
Үгүй. Үгүй чи минийх. Тэр чигээрээ үргэлж. Үгүй. Үгүй. Би хүсэхгүй байна. Хүсэхгүй байна. Үгүй. Чи хүснэ. Чи хүснэ. Би хоёрын хин хүсэж байгаа. Хин хүсэж байгаа. Sondern би чамтай хамт би чамтай үргэлж хамт Хой. Нааша хүрээд ир. Битгий ашгараад бай. Чи хүүхэд зэрэг чинь. Яасан? Юу болов? Урд чинь бидэн дээр зоч ирж. Бушманууд. Үл үзэгдэх хүмүүс. Чөтгөр алгад. Эднэр яах гэсэн болоо? Айгуу бол манай морд үгүй бол бүсгүй хулгайлах гэж айсан биз. Бид наман чуу боосоо. Яагаад болохгүй гэж? Өдөөс хойш буудлаа нүүлгэн хол очих байх. Залууст хийх ажил болдлоо. Сервич. Аполло. Мостгоогоорой. Чи явахгүй мó? Үгүй. Би мананд гарна. Onde tretimo? Pisiato, mammi! Andiamo qui.
Oh oui. ¿Dónde te retimo? Io. Тэр урд нэг нь явж байна. Би гүйцлээ. Би гүйцлээ. Би буундуу сонслоо. Бид нэр хайцсан бэ? Ав хийхээр явцгаас. Аав хийн гинэ. Бушмануудыг Чи шаазаг харж байна. Бошол. Бошолаарай. Хурдлаарай. Лопе. Болгоомжтой очоорой. Хортой сумтай явна. Ойлголоо.
Ээж. Ови. Ови. Балаач. Mamma. Ээж. Ээж. Миний хайртай бүхнийг. Миний хайртай бүхнийг аваад явчлаа. Хизээч дахиж чадахгүй. Би булаасан болгоны чинь хариу өш хонцонго андгаалаа авна. Одоо нүсэглэн би хариугаа авах болно. Би хариугаа авна. Чи хаана байв? Би яг эрлийн хүмүүс явуулах гэж байлаа. Хүүгийнхээ сайн асрагчийг болсон Хенри чи баяр талархал дэвшүүлэхгүй мө? Яасан? Чи тэднийг минь алчлаа. Би чамайг харсан. Би бүгдийг харсан. Би хэнийг алчгаа? Чи юу яриад байна? Чи миний дотны игэлжирийн гимгүү хүмүүсийг алсан. Чи соёл иргэншилтэй хүн гэдэг мөртлөө малны ядлахаас өөрсдөө аллах хийлээ. Гэхдээ Бушман гэдэг чи адуус. Тэнгэрийн тал битгий гоншгож өгүүлсэн авгаа царайлаад бай. Чи адгийн Шарлопе. Чи алуурч. Би чам байртай сантай. Чи таалахгүй би чамайг жална. Балаач. Онгон бүсгүй ороод хэрэггүй. Балаач. Балаач тэ. Лопе балаач. Балаач тэ. Сантай. Сантай. Яасна хэлээч. Гуй.
Сантай ингээд хаана байна? Би Делоригоос өөр хүн харахгүй л байна. Таван байцгаа. Энэ хүн айхтар дотор тамиртай. Араас нь цэрэг дагж яваа гэж сүрхий нээж байгаа. Гэхдээ миний үгэнд итгэв байлгүй дээ. Би учир начрыг олъё. Ааш өгч. Би нөгөө зарилгаа авч очие. Та мөнгөтэй зүнхээ бэлтгэж угаарай. Та осолдож бэртээ юу? Үгүй самардуулчихсан юм. Та өршөөлийн зарилга авчирсан уу? Би хилэлцэж тохирсон ёсоор хадагтай Сантайныг эрүүл сарвал инх түүх авчирч харуулахаас нааш өх эрэхгүй. Та надад итгэхгүй нөө. Өчүүхэн ч итгэхгүй. Урагшаа ганцаарнг нь явуул. Анна. Ямар хөөрхөн хүү. Миний хайртай Сантай. Гэр бити гэрвшээ. Бушууд тэрээд чан хүнсэж уулз. Чи хараач ямар сүрхий хүү байна. Хадагтай Сантай. Уучлаарай. Миний энэ бодлоо зан яана. Энэ хүн эрхэм маркиноос уур уцаартай нударгантай уулзахад тусам жүзүүлсэн бурхны хишиг. Хадагтай Сантай. Та ядаж явахаас өмнө энэ хүнд баярлалаа гэж хэлнэ үстэй. Наад хүнд чинь хэл хөг надад байхгүй. Мөнгө өгөөд наадха бошууд алд оруул. Машир миний охин. Би эргэж уулзна гэж мэдсэн юм аа. Ярих юм алга Сантай. Бид хаасаагүй л дараагийн 2 сар би Гэри Анна нарынхан тансаг хашид Шааса хүүгийнхээ хамт амьдэрсэн юм. За. Яасан? Чам таалагдж байна уу? Өмсөж үзээгүй байна. Би хагас зэрлэгсэн хүн шиг л болж. Дими өгбөө хэлээ. Чи хуучнаасаа улам сайхан болсон. 2 сар гаруй хамт байлаа шүү дээ. Чамайг харах гэж хотдоёороо солиорсон юм шиг шаагилдаж байна. Би хүн замтай танилцлгүй яах вэ?
Охин минь. Чи хуучны аанагаас юу ч нуух хэрэггүй. Яагаад вэ? Тийм ээ, таны зөв. Би танд юу гэж хэлэхээ мэдэхгүй. Би жирэмсэн. Жирэмсэн? Тийм ээ. Би үгүй байх гэж бодсон. Даан чи эндүрч одоо яалтчгүй. Одоо ойлголоо. Муур шиг нүдтэй тэр хогийн гахаа. Чи тэгээд нүур уруулаад байсан юм байж. Тэр хогийн гахаа чамайг хүчинсэн үү? Тийм. Тэр хогийн залуу мөн урт наслах байхдаа би чамайг гахаа шиг нядлан зэрлэг аратны үхлээр ална. Анна. Тэр залуу намайг хүчиндээгүй маа. Тэгвэл чамаас шахаж шаардаагүй гэж үү? Үгүй. Тийм ээ. Үгүй яах вэ? Анна, та ойлгохыг бод. Би ганцаардаж явхад тэр хүн сэтгэлийн дэм үзүүлсэн. Бас хайр хүрэм сайхан залуу. Миний амийг аварсан Анна. Та яаж ч ойлгох вэ? Ойлгоно. Охин минь би ойлгосон. Гэхдээ хүүхдээ авахуулахыг бод. Үгүй. Энд чи миний хүүхэд. Сонсон тань. Чи гэрлээгүй байна. Гэри хүүхдэд учиргүй хартай. Охин минь гэхдээ бутаж хүүхд гаргаад гэр оронд нь авчрал хүн дуртайч байгаа юм билүү үгүй бөлөө. Хэн мэдлээ. Чи өөрөө мэдээд хүүхдээ авахул. Энэ харш чамайг охин шигээл тосож авлаа. Би чадахгүй. Би зүгээр чадахгүй. Чи тэр залууд хайртай юм уу? Тэр навшаалуурч. Би сэтгэл зүрхнээсээ үзэн ядаж байна. Тэгвэл салж холд. Чиж шаазарч бидэж амар тайван амьдрий. Чи энэ сууаарай. Эрхэм Жозефин дэргэд. Энэ өндөр шиг халзан ирэн дэргэд үү? Бурхан тэнгэр минь энэ хүн нарийн годомд надтай зөрөхтөө хөл юм хугарч шахан шичгээ тоогчгүй явсан нөхөр. Баярлаа, ястай байлээ. Тэр чинь алтны 2, очир алмасын 3 уурхай. Тийм ээ, бүдүүлэг навш. Туйлгүй баян Робинсон банкны бас эзэн нь. Хаваагчээс илжиг бах. Сонсон тай. Хэрвээ чи хүүхдээ түргэн авахуулахгүй бол бушуухан шиг хань нөхөртэй бол. Харин ч баян бол бүр зүгээр. Чи энд заавал суу. Тэр цаг хугацаа сайхан байж эгэл биш нэг чулуу ирж хайж олоод хөрөнгө чадалтай болж явлаа. Гол нь хаана ирж хайх нь чухал. Наад зах нь гэрэл чулуунаас ядаж очир алмаас ялгаж сурах хэрэгтэй. Тэгээд хэмжээ хязгааргүй байж болно. Энэ чулуу очир алмаас юм уу? Тийм ээ, хатагтай мэдээж. Түүхийн очир алмаас шинэ олборлсон хэсгийн дээж нээн. Би энэ хэдэн чулуунаас хэдэн сая паунд унгах бодолтой байгаа юм. Гэхдээ жинхэнэ очир алмаасыг хуурамчаас нь яаж ялгах юм бэ? Тэр ёстой хялбар. Шилэн аягтай усан тэгээд үз. Чулуу бол зүгээр л нороод гарч ирнэ. Очир алмаас харин хув хуурай. Уучлаарай, тархиар хатгуулад байна. Гой, надад битгий саадуулаарай. Өршөөгөрөө Жозеф. Айхтар хурцаахан байгаа юм. За, тийм ээ. Би гэхдээ ойлгосонгүй. Эхний удаа ямар ч гэсэн үргэж шиг боллоо. Одоо болно кэ. Та явж болно. Би хүүхдийн дэргэд бай. Баярлалаа. Honey. Honey. Хатагтай би таныг яах гэж над дээр ирсэн болохыг ойлгосонгүй.
Доктор Түнтими Джонс. Та зүүн урд нутгийн очир алмасын хамгийн сайн шинжиж мөнгөсөн биз дээ? Тийм ээ, би мөн л гэж боддог. Та надад хэрэгтэй тэр хүмүүн байна. Би асар их нөөцтэй очир алмасын орд олсон хүн. Танд баяр хүргэе. Та ягаад шинжилгээ судалгаа хийхээр боломжийн хэмжээтэйг авчраагүй юм бэ? Би тэгвэл танд үзээд л өгнө. Үгүй, Түнти та ойлгосонгүй. Шинжилгээ судалгаа болно. Та өөрөө заавал очиж үзэх. Би таныг ойлгохгүй байна. Та надтай хамт яв. Хөрсний судалгаа хий. Бид уурхай илрүүлнэ. Газар орноо товлъя. Дараа нь хууль эрхээ олж баталгаажуулъя. Хадагтай би имэж байна. Та юу ч ойлгохгүй. Та харж байгаа үсттэй. Би энэ шинжилгээ судалгаагаа хотод лабораторид хийж туршдаг. Та өөрийгөө хотод харигдсныг хулгана гэж бодоо юу? Очир алмаас зүгээр нэг тостой талах хэрэггүй. Хадагтай миний төлбөр тооцоо эндээ хэмжээ хязгаартай. Түнти та Та харда нэг л юм дутуу. Бүүн адал явдал. Хин мэдлээ. Энэ зүгээр л хайр гэж юу? Би мэдэж байна. Улс орны дотоод амьдралыг эргэж харах нэг өдөр ирэх үз. Таныг бүх юм хүлээж байгаа. Хэрэв уурхайн дөнгөж 3% эзэмшил юу болох вэ? 3%. Уурхайн 3%. Түр хүлээ, 20 минь. Би жаахан ажил ярэ. Дараа нь явна. Хэм бэ? Хий үзэгдэл. Босто орж хэл. Би уулзах хэрэгтэй байна. Сантай хайрт минь. Би саяхан зүүдэлж явлаа. Чамайг дахин харна гэсэн итгэлээ бараг л гээч шахлаа. Надад битгий гар хөр. Чи надаас юу ч олж долоохгүй. Чи тэгээ яах гэж ирсэн юм бэ? Зөвхөн ажил хэрэгээ. Ажил хэрэг гинэ. Чи намайг тэр газрын деваажинда буцааж хүргэж өг. Чи намайг олсон яг тэр газараа. Би ганцаараа яагаад ч олохгүй. Яах гэж? Чамд огт хамаагүй. Би чиний итвэх зүтгэлд мөнгө төлье. Би жуулчны хөтж биш. Би өөрийн гэсэн ажилтай надад чиний мөнгө хэрэггүй. Би чиний тухайд уулсан. Өнөө маргааштай бууж өгөх хэнд ч олигтой юм биш. Чиний ажил хэрэг ээдрээтэй байгаа гэж дуулсан. Тэрнээс чинь гарахад би туслая. Сантай. Чиний мөнгө над эцсийн боломж байлаач. Миний итгэл найдвар Дими хэрэггүй гэж хэлээд байна. Би явж чадахгүй. Чи надад туслана. Чамд мөнгнөөс үнэтэй зүйл санал болгох чи туслахгүй хайчих юм. Маш үнэтэй. Чиний тусламжийн хариуд гэдсэнд өсөж байж байгаа үрээ чамд өгье. Хүүхдөө. Бид хүүхдтэй боллоо гэж юу? Яста гайхалтай баяр баясгалан. Бидний дундын хүүхэд биш ээ. Зөвхөн чиний хүүхэд. Би энэ хүүхдээ гахаар нь ойвтож үнсгчгүй. Энэ бол зандалчны нэг алуурчны хүүхэд. Би чамааг үзэн яддаг шиг хайрлаж инхрийлчихгүй. Битгий мартаараа Лопе де Лори. Явна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Гэнэт юу болоо саргинд хөөгдөх юм шийдэв. Гэнэт шийдсэн зүйл огт байхгүй. Би удаан хугацаанд бодож суулаа. Та хоёрыг шал дэмий марахаас сүүлийн боломж гартал би хэлэлгүй харлаа. Аль хэр удаан явах юм бэ? Хэдэн сар болно үз? Энэ ажил боломжтой. Та хоёрын дэрэг шаасаа торнод байхаар боллоо. Би хүүгээ өвөө эмигийнхэн дэрэг тэчнэн жаргалтай байх бол гэж гадарлаж байна. Чи ямар учиртай болохыг ядаж хэлдэг юм уу?
Би та хоёрт шаасагийн хойч ирээдүй. Бас миний хувьд мөн ялгаагүй зөөрлөх аргагүй ач тустай ажил болохыг хэлсэн. Сайн өхөн. Чамд хэрэгтэй бүхэн энэ байшинд байгаа. Мөнгө хэрэг болоо юу? Та ямар өглөгч үлээ. Тухайн үед Францад би хурмаа хийсэн бол хүн болгонд юу байдгаа тврээд гүйцгээсэн. Таанч тийм завшаа учирсангүй. Тэрний уршигар шаасаа эцэггүй хоцорлоо. Тийм учраас би хувийн хөрөнгө хогшил эзэмших хэрэгтэй. Уучлаарай. Би юм хумаа эмхлээ. Сантайн. Хүлээж. Чи ядаж надад шивнэхгүй юм уу? Тэгэхээр чи энэ хүүхдээ гаргая гэж эрэл тусалдгүй шийдсэн хэрэг үү? Тийм ээ. Та намайг ятгаад нэмэргүй. Би тэрийг мэдэж байна. Чи юу хийх яхаа ямар хэлэх биш? Чи сансан зорьсондоо дандаа л ганцаараа зүтгэж хүрдэг. Бурхан чамайг ивэлдэн авах. Би хохиндоо хэрэггүй болжээ. Миний хайрт. Чи минь надад хэрэгтэй. Наашир, явъя. Энэ мод яг мөн. Чинд ганцаараа хоцроод элдв сонин үзэгдлийн учир начрыг ялгаж салгаж мэдэх юм уу? Айсны хэрэггүй. Бид нэг болж таарай. Чи тохирсон ясаар сарын дараа ирж аваарай. Би хэрв ирэхгүй бол яах вэ? Үгүй Лопе. Чи ирэх болно. Тийм ээ. Би ирнэ. Чамд хайртай хэвээрээ болохоор Сантайн. За явъя. Эрхэм түүн Димэн Джонс. Яаж байгаа чинь энэ нэлээ? Та юу хийж байгаа? Би орд өвсгэрээ засъя хардагтай кортны их ядарлаа. Ингэсгээд харан хууж болох нь. Шүн хараа алхах юм. Миний ханд нөхөр. Би багж зэвсгээ бэлтгэсэн. Шууд ингэж алхан да. Гэхдээ би Энд би зүйлтэндээ хэлсэн чулуугаа эндээс цуглуулсан байх ёстой. Гэхдээ наа чулууч нь хаасаагүй. Энэ ууланд хаасаагүй байгаа. чулуу гинэ. Та чулуу гэж нэрлээ юу? Миний бурхан тэнгэр. Хатагтай Кортни. Хатагтай Кортни. Хатагтай Кортни. Цаашаа ухаад бай. Зүгээр л өнгөн хөрснөөс миний судалж илрүүлснээр гэхэд дунджаараа 620 карат алмаз 100 нудраган баяны хөрөнгийн түүхийг та төсөөлөхгүй байх. Өмнөд Африкийн хамгийн баян олдвортой уурхай дээд талын дунджаар
16 карат алмаз. Хэдэн уулна гэсэн үг хадагтай Кортни. Энэ уул тэр аяараа очир алмазаар хагсан газар. Орно. Ор. Хадагтай таашгүй цагтаа ирлээ. Миний нэр Хавра Айс. Би Самтайн тэрийг Кортны бүсгүйн хуулийн зөвлөх. Уучлаарай, комиссын эрхэм гишүүд ээ. Би та бүхэнд тэмээ туулсан хүний царайтай харагдаж юу магад. Гэхдээ 400 майл газар зогсоо загвар явсаар ирлээ. Би та бүхний шийдийг сонсно гэхээс зүрхмэн дэлсэд байгааг ойлгоно үстэй. Мэдээж. Хадагтай тэгэхээр уурхайтай холбоотой таны бүрдүүлсэн нягт нямбай бичиг баримтыг үзэж шалгасан. Хэрэг бидний асуултыг зөвшөөрвөл энэ хүү хэмжээшгүй их нөөцийг та өөрөө илрүүлсэн үү? Үгүй яах вэ? Би юу гэж ганцаар ажиллах вэ? Гисэн хэдий чи би сүүлийн 6 сар завгүй ажиллалаа. Тэр гарцаагүй. Тэгэхээр бид санал болгосон бичиг баримтыг үзэж шалгаад таны өргөдлийг бид зөвшөөрснөө баяр хөөртэй мэдэгдэе. Нөхөр дарга жаахан хүлээ. Нэг зүйл дутаад байх шиг байна. Юу лээ? Яг зөв. Уурхай нэр байхгүй. Та нэр хайрлаж болно, хадагтай Корни. Тийм ээ. Тийм. Уурхай нэр хааны. Хааныгийн уурхай. Та тун сэтгэл хангалуун байгаа биз? Тэгэлгүй яах вэ? Та яагаад уурхайгаа хааны гэж нэрлсэн бэ? Хааны гэж? Тийм. ертөнцийн эзэн залбир нялх урчин хажууд чинь нэрийг хийж байна. Хэрэггүй. Наатаа аваад гар. Би энэтэй орооцолдох хэрэг алга. Дими үг үтгээр. Хүүч нь үүргээ биелүүллээ. Тэгээгүй бол яаж хүн болж төрөх юм? Хүүч нь өлссөн. Одоо чи үүргээ биелүүлэх цаг болсон. Битгийл. Битгийл да. Энх тунх төрүүлж элбэрэл хараа хүртээлээ. Энээс өөр аз жаргал гэж хаана байх вэ? Хүү төрсөн юм уу? Би хүүдээ Манфред гэж нэр хайрлая. Алдсан хүмүүн тэм нэртэй байсан. Сантай. Чамтай уулз хүртэл миний амьдрал дээсэн дөрөөн дээр явлаа. Зөвхөн өшөө хорсол хүчирхийллээсээр юу ч байхгүй. Хүүтэй боллоо.
Би чамд хайртай. Lass uns heiraten. Хоёулаа гэрлэе. Verzeih. Намайгаа уучил. Wir fangen Хоёулаа von vorne an. бүхнийг эхнээс нь эхлэе. Verzeih. Намайгаа уучлаач. Хэрэг тамийн хар нүхчин цас мөсөөр хучигдвал би чамайг уучлана. Тамийн хар нүхчин цас мөсөөр хучигдвал Хэрэггүй. Балаач. Гойж байна. Ein Geschäft ist 8 уул 8. Миний хүү. Миний хүү. Араар. Би танд саад болоогүй байхаа гэж найдаж байна. Хадагтай Гордны. Та одоо аюул ослоос холдсон хүн боллоо. Би баяртай мэдээ дуулах гэж ирсэн юм. Бид очир алмаасны өнгөн давхаргыг хуулсан. Очир алмаасны энэ давхарга тооны хувьд ч тэр, чанарын хувьд ч тэр миний өөдрөг сэтгэлийг мялаалаа. Хадагтай Гордны. Энэ цаг мөчид та магадгүй та хорвоогийн хамгийн баян бүсгүй боллоо. Магадгүй хамгийн ганцаарсан бүсгүй ч юм бэлүү. Би баг хүүтэйгээ болон хүүгийнхээ эцэгтэй уулзалгүй 18 жил болжээ. Сайн байна. Сайн байна. Доошоо. Доошоо. Мохлог загсаар дүглээ. Бид наад зах нь 10 тонн загастай боллоо. 10 тонн шүү. Сайн байна Манфред. Сонсгод таатай үг. Үйлдвэрт бол бараг сар хүрэлцэн. Өөр ширээж төлчих нь. Ууж идэж баярлсан ч яах вэ? Хенрикс. Би тэгж байгаад усанд ороод хувцас солиод анхны амжилтаа тэмдэглэнэ. Цэцэг авч ээжийнхээ ширэлд аваач тавь. Мэдээж би бол мартчихна. Хенрикс. Аавын хэлдгээр үнэхээр сайхан нудраган баян бүсгүй байсан юм болов уу? Манфред, би чамд 1000 удаа хэлсэн биз дээ. Тийм. Би мэдж байгаа. Гэхдээ яг ямар бүсгүй байсныг би яаж мэдэх вэ? Та ядаж ганц ширхэг зураг аваад тосорсон биш. Аав нь сансангүй. Чамайг төрүүлээд нас барсан болохоор уй гашуу яадгаа алдсан байж. Явж ажиллаа хээ, дараа болно үз. За. Лопе, хүүхэд хизээ нэгэн өдөр мэдэн дээ. Төрсөн их нь амьд сэрэв. Тэр бүхэл хорвоогийн хамгийн баян авгаа болчихлоо. Гэтэл хүү өмхөө загастай зууралдаад л. Хенрикс, анд минь. Чи хэрв Манфредд төрсөн их чинь нудраган баян авгаа биш гэд хэлчихвэл юу болно гэж бодож байна. Айгуул хоолоогоо хэрчж өгнө. Би тэгээд л тэгж хэлсэн. Ээлжирч муутахаас өмнө өдөр шинэгүй ажиллахаас өөр арга алга. Мэдээж Уильям ойлгоод ажлаа зохицуулж байгаа биз гэж найдах юм. Өөр хэмэдсвэ нэ. Хөнгөн хүнч биш дээ. Навшиныг нөхрөл хил ам татлаад байгаа биз. Энэ ямар ойлог байх вэ? Тусгүй юм болж байна да. Тийм ээ. Би явж юу болоод байгааг харъя. Та нар завин дээрээ байж бай. Тэр тусмаа Манфред чи.
Ашгүй та хүрээ дэрвүү. Лобедэл ороо гэж таамаг нь. Та Өмнөд Африкийн загас агнуурын нийгэмдгийн концерны захирал мөн биз? Тийм ээ, та ингэж Би хүмүүс. Шариф фон Виндхоф. Бид концерны барилга байгууламжийг хаах шийдвэр авчирлаа. Үйлдвэрээ хааж хайрцагтай загсаа буулгах гэж шаардаад байна. Завийг лацадсан. Энэ бомб дээр дахин ажиллах гэж оролдох хэрэггүй гэж сануулъя. Новш, та яаж тэгж болох юм? Бид нар өчнөө тон загас агнсан. Ажиллахаас өөр арга байхгүй. Маргааш өглөө тамга загас хэлж Тэр ирнэ. өнгөрсөн. Кортигийн нийгэмд хамаг байгууламж шилжсэн. Айлх таасаашаа би гарыг. Та нар наашир. Schaza. Шанс. Kenn ich Би Sie? таныг таних болов? Nein, aber Үгүй ich л дээ. möchte Sie. Таныг гихтэй хүмүүс тань. Wer hätte in dieser Кортны Gegend эзэмшлийг хэнгүү хариуцж байна уу? Би орохгүй сууж байна. Миний ээж их ажилтай. Тайлан шалгаж байгаа. Ээж тийм ажилтай байхдаа ууртай хачин ярддаг. Танд зөвлөхөд та ороод хэрэггүй. Тийм үү, зөвлөгөө өгсөн баярлалаа. Би гэхдээ одоогор энэ дарга хിവэрэ байгаа. So, jetzt За, hast du тэгэхээр endlich чи ашиггүй нэг боломжийг ашиглаа шивдээ. Bist du gekommen, Намайг mich zu устгах гэж ирээ юу? Чи би тоож яваа үсттэй. Би чамайг энэ олон жил огт сонирхсангүй. Тэр тусмаа хувийн амьдралыг чинь. Би хөрөнгө оруулалтаа баталгаажуулж энд сууж байна. 5,000 паунд. Бас дээр нь хүү. Ich habe Би завин дээр өчнөө тон загас авчираад байна. Хэд хоногийн дараа төлбөр тооцоо хий. Лопе, чи зүүдэлж явна уу? Энд чиний тэр загас ямар ч үн хүрэхгүй. Үнтэй байсан ч хамаагүй. Өөртөө тохирсон үн цэнтэй биш үү? Сонсож байна. Агуулгах сав гэдэг дэлхий дээр наймаалцж болдгоо чухал байгууламж. Чи сонь уншд юм уу? Радио сонсд юм уу? За яах вэ? Суртал угуулга. Гэхдээ хүмүүс тоол хэрэгтэй биз дээ. Одоо юу болж байна? Урд нь юу болсонтой харьцуулах хэрэггүй. Худалдаа наймаа ханлаа. Үйлдвэр завод хаагдлаа. Хот суурьнд ажилгүй л газар авлаа. Чи намайг бодохгүй ч гэсэн бидний дундаас гарсан үр хөвгтөө ядж бодж болохгүй юм. Тэр хүүхдийн тухай ганц ч бүү дугар. Би тохирсон. Чи мартаа юу? Сантай. Ich habe Би чамаас нэг ч удаа гуугаагүй. Гэхдээ ганцхан 7 хоног. eine Ганцхан 7 хоног өөр зүйл хүсэхгүй. Ганц 7 хоногт өөр болно гэж бодоо юу? Ам ажил хизэж амар зүрхгүй гэж ялангуяа чи сайн ухаарч ав. Хийсэн нүглэл бол нүгэл. Хүн өгсөн л бол өгсөн. Зайлуу бушуул. Бүгд завнаас бууцгаа. Би танаа завийг лацадлаа. Ой, залуу, чи дүлий юм уу? Чи ч гисэн буу. За бошул. Энэнд нэр байна уу? Нэр гинэ. Энэ загас агнуурын зав. Зав болго нэртэй байх ёстой. Хогийн тантан шиг үнэртэй байсан ч адилхан. Та нар сонсов уу? Энэ эрхэм их шонтгор хамартай ир байх нэ. Үгүй зүгээр л энгийн хамар. Харин миний ээж энэ хуучин завны шинэ эзэн. Тийм үү? Ши тэгээд Шаза Кортни. Чи харин хэн бэ? Манфред де Лори. Эцэг өвгдтэйгээ ижил. Англи хүмүүсийг толгой дараалан гидсийг хүүлж явсан гэрс. Тийм ээ. Би тэгтээ дайнд ялсан. Тэрнээс өмнө харин нудраган баячуудыг дарсан. Чи юу ярьж байна? Үнэртээ бас санхлуулсан энэр бас дайнд яллаа гинэ. Үнэрлээд үз. Энэ нөхрийн зөв нэр өрдөөлж Ясмин. Генерал Ясмин. Та Лондонд амьдардаг уу? Үгүй би Капштадад амьдарч байсан. Өрөөл татанхаа хэр юм. Та аврагчуудыг ойлгодог уу? Өрөөл татанхаа хүний нэг хөл англи, нөгөө нь англид алцааж байдаг юм.
Хоёр хөлөө нийлүүлж чадахгүй доглоо юм шиг дээ. Бурхан хараг. Чи хэлснээ буцааж авна. Тийм үү? Ингээд өвхий загсаар хил амаа билүүгдэж яв. Шаза. Чи солиор уу? Хүн алах нь байж дээ чи. Уучлаарай аава. Би ухаан мэдрэлээ алдчихж. Чиний хогийн энэ хүү. Та хоёр хизээч өөдлөхгүй. Хизээч үгүй. Миний хүү, би чинь яаж байна? Одоо зүгээрээ. Нэрэн зүгээр болсон. Тэнгэр бурхан. Таныг ингэх байхаа гэж хүлээж байлаа. Тэгэхээр хэн нэхэлж үзсэн? Би тэр залууд шаардлага тавьсан. Тэгтэл тэр залуу доромжилсан. Сони би урд нь тэр залууг ерөөсөө харж байгаагүй юм билээ. Харин зодолтоод салсан их юм. Чи тэр хүүхдэд задлах хэрэггүй байсан. Чамаас дүү хүүхэд. Дүү гэж юу? Та яаж мэддэг юм? Хараажаар дүү ах чинь үлээ. Үгүй. Надаас хамаагүй чадaltaй биерхүү. Зодолдох гэж зэрлэг араатан шиг юм билээ. Тийм ээ. Та хоёр хин алах төглөө. Үгүй хүлээж бай. Би тэр залуугийн нүдийг тагалсан. Тэр залуу миний шүдийг булгуулсан. Би бараг дийлсэн гэж хэлж болно. Тийм ээ, бараг. Тэгээд болоо юу? Манай гэр бүл зах зээлийн эзлэн санаж ав. Чи хүнийг биерхүү чадaltaй гэж хизээч бууад. Эцэс хойно өмхий загас амандаа хэлэхийн цондоо. Зөв цаг мөчөө хүлээж сур. Тэмцвэл өөрийнхөө нөхцөл бололцоогоор өөрийнхөө зам мөр дээр ялж дийлэхгүй бол бүү тэмцэж бай. Мэдлээ хатагтай. Та тэр залуугийн эцгийг яг тэгж ялж дийлсэн шиг үү? Хүн багсах сан дуулна. Тийм ээ, тийм явдал болж байлаа. Эцэгтэнч тэр бусад олон хүнтэй ч тэр ялгаагүй. Бид бол кортныхан. Бид нударгаар тэмцэхгүй шүү. Оюун ухаанаар тэмцэнэ. Эрх мэдэл мөнгө. Бид бас сонгосон зам дээрээ бол ялагдчихгүй. Мэдлээ хатагтай. Лацсан. Би тэр явгааг үзэн ядна. Хүүгийн ч гэсэн адилхан. Бид ямар их загастай байлаа. Одоо юу ч ялах. Бидний хүмүүс хуурлаа Манфред. Тийм ээ, хуурлаа. Би тэгээд өөдөөс нь яаж чадахгүй байх гэж юу? Аль хэдийнээс л биднийг дарах гээд байсан юм. Харин ч бид хөл дээрээ бассан. Энэ удаа шал өөр асуудал. Заа намнаж хүн аврахаас тэс ондоо. Тэр новшийн авгаа. Ушманаас илүү үнэтэй хий юм. Энд одоо ирээд чамайг хөөж туулаа. Арсланд зайлгуулах гэж байхад чи аварлаа. Чи байгаагүй тэр авгаад ямар ямных нь очир алмаас олдох юм. Чи очир алмаас гэв үү?
Тэр авгай тийм холоос ашиг олох ёсгүй. Бид хуучнаа буцааж явна. Манфред хүүтэй хамт. Бид сайхан айлчлан хуучны андам байна. Би юу гэж хэллээ? Алт очир алмаас урссаар л байна. Тэр бүхэл Лондоны хөрөнгийн бирж дээр санаа зовох шалтгаан алгаа. Та бас хоёр өөр үйлдвэрийг залгихаар шийдээ юу? Мэдээж. Яагаад болохгүй гэж? Зээл олгохдоо банк гай учруулна гэж та хэлэх гэсэн юм уу? Бараг үгүй биз. Та зээлийн найдвартай түнш. Танд зээлийн хүүтгэл хугацаа байгаа. Хаана ямар зовлон байна вэ? Таны хуулийн зөвлөхийн хувьд миний үүрэг бий гэж бодож байна. Дими сэтгэл зовхоо болж үсхээ би. Мартахыг бод. Сүүлийн тооцоогоор банк нь таны өр 2 сая паунд нэмэх хасах тэг. Хорвоо дэлхийн хөдөлгөгч хүч өргөсөн ураа би. Миний ханд нөхөр. Тэрнээс гадна миний хааны үйлдвэр түүхийн очир алмаас олдворлдог. Итгэл дүүрэн байна. Итгэж байна. Гэхдээ уурхаа гэдэг тийм найдвартай биш. Та юу хэлэх гэсэн? Таны эрсдэл. Яагаад ч билээ. Үн унхаас сэргийлж засгийн газар очир алмаасын үйлдвэрлэлийг хязгаарлах бодлого барьж байгаа. Би тэрийг мэдэж байгаа. Гэхдээ онор тусгаас өмнө би бодож төлөвсөн арга бий. Би хэдэн жилийн өмнөөс тэнцвэр барьж яваа. Тэгээд ч уналгүй өдөө хөрлөө. Би ч юу хэлэх вэ? Та эрсдэлтэй алхам хийж байгаа. Эрсдлийн тооц. Хамгаалах арга гэж бий. Тийм ээ. Би дотн найз нөхдийн дунд явдаг хүн. Таны нэр алдартай нам эвсэл үү? Тийм ээ. Таны яг зөв. Уур хаачид улс төрчид хэвлэл мэдээлэл их. Би агаар цалхинд юу байгааг ч бусдаас урьдчилж мэднэ. Баасан гарагт болох үзэсгэлгээ хэлхээ мартчихлаа. Шинэ амбан захирагч өрсөн юм. Улс орны нэгдүгээр хүн үү? Та танд юм уу? Тийм ээ. Үгүй ч гэж магад. Шаза. Бут сөг дээгүр битгий хариалгаж бай гэж чамд мянган удаа хэллээ. Наадах чинь тун аюултай. Тийм үү? Өчигдөр хин хураалттай модон дээгүүр бас хариалгалаа. Би харсан. Та эрхэм Ауберхандтай бас хамт яваа харагдсан. Би бас л харсан. Таны энэ гал очиг ялалтсан нүдөө. Би мэдэн шүү. Нэг л учиртай. Та юу хөдөлж авсан? Тийм ээ. Би ямар учиртай болохоо мэднэ. Би тамхины бас төмрийн үйлдвэр худалдаж авсан. Би ойлгохгүй юм. Бид санхүүгийн тоглолтод ороогүй гэж юу? Үйлдвэр зогссон. Та тэгтэл цааш нь худалдаж аваад Энэ цаг мөчид бэлэн мөнгө цааснаас үнэгүй. Чи малта талах байна уу? Юу ч авч болно. Юу ч авч болно шүү. Хүмүн. Доголдол удаан үргэлжлэхгүй. Нэг л амс хийхэд миний гарт улс орны хагас нь орж ирнэ. Чиний эцэг нисгэгч байсан гэж чи мэднэ. Чамд хаанаас нисэх юм ориглон сэтгэл төрдөг байна. бид хэдий давж туулаагүй ч гэлээ хөдөлмөрлөх болно. Тэрнээс гадна сахилга дэг журам. Нааш цааш бодод сэтгэх чин үнийн шударга зан арын шин шаардаад байдаг юм. Энэ чинь сайн дасгал биш үү? Сайн дасгал гинэ юуны тулд? Би хизээ нэгэн өдөр байр суурь эзлэх л болно. Чи ядарсан хөгшин жаахан ээжигээ бушуухан тэтгэрч суулгах гэсэн юм уу? За яах вэ? Чи тийм л тэсэж төвчихгүй бол дараагийн удаа хааны уурхаар хамт яваарай. Чи тэнд үлдэнэ. Чи юм сурна. Зоргоороо занч сурна.
Was denn für ein Schild? Da gab's doch keine Schilder. Ist drauf reingefallen. Ja, wie man es weg. Ингэж амьдраад байж болох юм сар биш. Бид салж явснаас хойш хоровоо тосгүй л газар хэдэн арван хүүхэд худалдаж явлаа. Холдож чадхаа баяа. Ямд хүүхэн таалагдж байна уу? Тэнийг болж болно. Хөө минь. Ангон хинда. Тийм ээ. Нэрээ шүү. Та нарт сонин содон юу байна? Чи тэгээд тайван амьдралдаа дасч гэнэ үү Сарвич? Чи чанга хэлчих. Байн ирсэн өвчтөе солиотон шиг дарж нухахгүй бол аажимдаа уйдаж өгөхөөс өөр аргагүй. Чаврыг хэрэг гараа юу баас? Юу гэж бодоод чи тэгш хэлэх болов? Чи тэр холоос сайн уу гэж мэдлэх гэж лав ирээгүй ийж. Юу болохгүй. Очир алмаз. Хааны уурхай. Тоймгүй бай. Очир алмазаас сар болгон Капштад руу зөөж байгаа. Зөвхөн чулуугаар 1 сая. Очир алмаз гинэ. Халуун сэдв босс. Тэдэндээ хэрэг хөөцөлдвөл тулгах ял хүнд. Тийм ээ. Энэ улс оронд хэцүү. Хуучны дээрэмжтэй цуглуул. Бид уурхаагаас хойд хэл хүртэл унаа мордо сайтар бэлдэж холд сэлгэн унана. Өмнөд Африкаас оргон зайлна. Ямар ч зовлон зүдгүр байхгүй. Эзгүй хэлүү тэр тал 500 майл гадар туулах гэж юуаас? Чимээгүй нэ Сарвич. Бид даваад туулаад гарна. Урд нь болоод л байсан биз дээ. Чи мэдэж байгаа. Та нарт тусалнаа. Би хамт явъя. Тэрнээс гадна хааны уурхайн хажуугийн суурьнд миний танил зөндөө хүн бий. Харж бай. Вау волоо гэж. Сайн байна. Уучлаарай Анна. Эрхэм амбан захирагчаа. Уучлаарай. Эрхэм гэрээ. Таны хувьд би Блейн хэвээр гэж найдаа. Миний эрхэм үлээн. Наян амбан захирагч. Та бодвол намайг санаж байгаа болов? Таныг яахан мартах вүлээ? Бид хэдэн жилийн өмнө гүүрэн дээр бие харсан биз санав? Би тэгэхэд толгой хорогдох газаргүй явж үлээ. Та мартсан байх. Би таныг хайж хойг дагуу хэдэн өдөр хэрж тэнсэн. Таны тухай хатагтай гамнаа зөндөө ярьсан. Таныг би дэндүү сайн мэднэ. Таныг Сомтайн гэдэг нэрээр чинь дуудаж болгосон болов уу? Тийм ээ, мэдээж боллоо яах вэ, Лейн? Миний эрхэм үлээн. Эрхэм хатагтай Анна. Тантай дахин уулзах таатай байна. Та үнэхээр зураг хуар шиг хിവэр явна. Цаг үргэлжил Энэ сайхан магтаалыг таны туус нэмэр гавьяа зүтгэл буцаан хэлье. Аана бид урь залсан хүнээ дээлс сул дэмий яар залхаагаад яах вэ? Сэтгэл догдон манай амбан захирагчтай уулзах хүмүүс таймгүй би. та бүхэн уучлаарай.
Энэ хүн өвгнийг өргөтаад хожлоо. Яг шар зэрэг. Чи дэж бодов? Тийм ээ. Чи юу гэж тодорхойлмор байна? Та юу хэлээд байгаа юм бэ? Чиний наад нүд чинь нэг бишээ. Очир алмаз, морь мал, эр хүн аль аль нь бидэнд дандаа учиртай. Тэр болгон минь их гэж. Энэ хүн олон нийтийн ажилтан боллоо. Мэргэжлийн орхилгүй болгоомжтой байх нь чухал. Анна. Би энэ олон жил амьсгаа авах цаг үгүй явлаа. Та тэгж боддог уу? Чи юу тэгж хэлдэг юм бэ? Би ямар нэг бодлоо тарьж авсан уу? Үгүй. Хүмүүс харин чамд баяр хүргэж алгадсан шин. Та тэгвэл битгий хайж бай. Энэ хүн чинь гэхдээ гэр бүлтэй шүү дээ. Сайн байна. Надад тэр тусмаа хүч үтсэн өрсөлдөөн таалагддаг юм. Миний эхнэр Элизабет. Хадагтаад тэрийг Кортни. Тантай танилцах үнэхээр сайхан байна. Би таны тухай зөндөө сонссон. Би ч гэсэн тун таатай байна. Амттай юм. Дэндүү сайхан амттай юм. Тийм ээ. Би ийм сайхан амтыг хүүхэд байхдаа Францад манай шилтгэнд идэж үзсэн юм байна. Элизабет гал тогонд өөрөө хийсэн юм. Тийм биз дээ? Би яаж хадагтай Кортни шиг хоолны жор тааруулах вэ? Хүүхдүүдтэйгээ их завж хөлөөтэй байдаг юм аа. Хүүхдүүдтэйгээ юу? Тийм ээ. 2 хөрх охин би. Ялхаараа юм аа. 13, 14-тэй. Аав, бурхан хоёрт нь яаж таатай байх вэ? Нэгэнт олдсон тэр. Тийм ээ. Бусад эрчүүдийн адил охтын аав удам залгах хүү гараагүйд мэдээж гомдож явдаг байлгүй те. Харин ч эсэргээрээ. Би охидтой байхдаа тунч жаргалтай явдаг хүн. Нэг бүсгүйгээс ийм их гоо үзэглэн сайхан хүмүүжил боловсрал олж харах хэр оргийн хувь заяа биш юм аа. Үнэн хэрэгтээ анхаарахгүй байхын аргагүй бүсгүй шүү. Гэхдээ миний хонгор чи намайг хардаж байна гэж бити бодоорой. Тэгвэл энэтэй хэрэг надад хийлэгч үг алга байна. Мориноос унсан юм гинлээ. Мис засал хийлгэж мөнгө хөрөн хичнээн цацсан ч хазар доолон болж хоцорсон хөөрхий өсгүй. Хичнээн сайхан хичнээн хүлээцтэй өсгүй. Гэр бүлийнх нь ямар баян гэж. Ажил амьдралын өөдөн татсан эцэгт нь Вилен баярлах ёстой хүн. Тэнийг хэрэг ар өрөө мэдхгүй хүн яаж мөрөн дээрээ толгой ганцаглаж явдаг байна. Ямар ойлог байх вэ? Би яалаа гэж тэр бүсгүйтэй тэмцэлдэх юм бэ? Хөөрхий хүний гар харсан бүсгүй. Вилен дахирд дүү хүүхнийг хайж хэрхэвч болохгүй. Болохгүй. Анна, яахаараа авхаал самбаатай эрхэн болгоо их нэртэй байдаг байна. Би яагаад нийгэм олж авахтаа ингэж үйл тамаа эдэлж байдаг юм бэ? Хувь тавилан юм байгаа үсттэй. Гадаа хэвд чи. Ажил тараад уурхай ирчүүд дандаа энд сууцгаадаг юм. Тэд цалин хөлсөө голж бөхөмдөж байна. Тэнд суугаа ирийг хар. Герхард Форе гэдэг хүн харуулын дарга. Ястай новшийн нэр. Ажил дээр гэхдээ энэ новшийн үг хууль. Нөлөө болох хүн байхгүй юу? Бидний хэн нэг дунд нь орох хэрэгтэй. Хот руу очир алмаз яаж зөөдөг мэд хэрэгтэй. Тийм ээ. Ямар хүнийг жолоож харуул эсвэл уурхачин болох вэ гэдэгт Форегийн ганц үг хангалттай. Ихтэй цаадах чинь харуудыг үзэхгүй.
Эрлээ эзнөхөр. Чамд бол боломжтой байж болох юм лоо би. Яг чиний адил нудраган ир. Цагтаа тийш орж болохгүй. Олон хүн таныг мэднэ. Монфредийн хэлдэг зөв шүү. Айгүй бол гай болно. Тэгэхээр би юу болохгүй. Би очие. Хэрэггүй. Энэ хэцүү. Маш аюултай. Чи залуу хүн Манфред. Тийм үү? Тэгвэл харж бай. Надад шил шараар өгч. Тэрийг хараа чиний хоолыг авчлаа. Миний хоол уу? Эрхмээ. Наадах чи миний хоол. Энд хар гүлэг хүнд тушаадаг болоо юу? Болцгоо. Ингээд болно. Нааша шинэ хоол аваад ир. Тооцоогоо хий. Одоо өнгөрсөө. Чиний нэр хэн гэдэг үү? Манфред. Нудраган ирв. Өөр хэн байх вэ? Герхард Фоури. Би чамаас цагаан арист хүн хар сармагчтай яаж харилцахыг харлаа. Тийм ээ. Энэ заваан тосгонд цагаан арьстай хүний хийх ажлыг новшийн хар булааж байна. Бас цалингаа олно. Чи ажил хайж байна уу? Яг тийм. Цагаан арьст нь л ажил алба хөдлөнө. Гэхдээ тэр амаргүй. Эрхэм фаврэ. Аз тохиож. Залуу хүн зөв замдаа орж. Би найдаж итгэж болох хүмүүсийг уурхайн ажилд авч байгаа. Уурхад ажиллахаа? Яагаад болохгүй гэж? Танаас сурах юм их байна. Хожимын өдөр олон уурхатай болооч билүү? Би эзэн нь байж болно шүү дээ. Сайн байна. Би чам туслана. Цуг явъя, миний хөө. Энэ хүүгийн нэр Манфред. Манад ажиллах залуу байгаа юм. Манфред, энэ миний охин Сара. Би хаашаа сууя эрхэм фаврэ. Хэрэггүй. Хойно буун тоос шороотой. Энд суу. Сара наашаа суу. За гарга. Минь. 20. Чи улааж ичихгүй л хичнээн чи хамаагүй чамааг үнсэх юмсан. Та юу ярьж байна хадагтай? Баярлах талах адил улаагаа вэз. Би энэ удаа шаасаг авч явна. Миний хөө. Чи доктор 20 Min Jones-ыг санаж байна уу? Хааны уурхайн очир алмасыг үн хүндтэй доктор хүн. Тантай дахин уулзах таатай байна доктор. Хожимын өдөр машинд яваа хүний халуун агаарыг хөргөх арга хэн нэг нь олох байх та. Тэнгэр бурхан. Би яаж давж туулсан юм болоо? Та хоёр боддоо. Би шаазаа гидсэнд өнөө маргаашгүй болоод байхад энэ цөлийг явган туулж байл. Та надад ярьсан шүү дээ.
Та нэрээ яаж давж туулсан юм бол? Надад Ови хааны хоёр маань л тусалсан юм. Бид шөнө болохоор алхана. Өдөр бие далдартал илсээр болно. Толгой дээр нойтон даваа тавьчихна. Гэвч 3 хоноод ус гаргасан юм да. Тэгээд яаж давууг нь оргож ирсэн юм? Хүн минь. Хүн болгон биедээ шингэн зөндөө нөөцтэй байдаг үсттэй. Мэдээж ямар шанал үнэртэй ус биш. Юу юм тэр чинь? Та арай Яг чиний хэлэх гээд байгаа юм чинь. болчлаа хадагтай. Заашгүй дээ. Би та нарт сануулъя. Хааны уурхай хүртэл зам гэдэг там. Өмнөд Африк тэр чигээрээ ямар нэг арга бодлого гориг нь эрхэм төвөнтэй. Чухал санаа байна хадагтай Гортны. 200 майл хар зам гүүр Хонглийн хамт тавьж болох юм. Би тооцоолоод үзсэн майл тутам 20,000 паунд орох янзтай. Бид тэрнээс гадна хараахан Төвөнтэй мартаж үз наадхаа. Тэрнээс гадна Төвөнтэй энэ олон майл холбооны шугам хөрөнгө чинээ их шаардах болно да. энэ авгаа очир алмазаа тоолох санаатай яваа бололтой. Мэдээж дараагийн ачаанд явуулах чулууга ирж хайхаар ирж байгаа юм. Цаг зав болгох сэрвэж өшөө морд бүрий болохоос өртөж морь малаа сургалээ. Морд бэлэн болохоор уулзацгаая. Амьдралын их болог. Ирэх тоолн сэтгэл догдлоод байх юм. Яаж догдолж байдгийг ч л харах үсттэй. Хэн ирсэн байна? Босс хадагтай. Би тэр болгоны шан хөлсөнд нэг бүсгүй зааламай дөлгөнө. Чи бас яачихсан бэ? Аль цагийн өнгөрсөн явдал. Би бас энэ хүүгийн таньдаг л байлаа. Гайгүй дээ. За яаж байна хөө? Үхэх шахуу. Би мэднэ. Би танаас их юм сурлаа ирхэн фаврэ. Би чамд хэрэгтэй хүмүүн. Зовлтгүй. Энэ хүмүүс шиг ханиад сэрэндээ хахаас өмнө би чамайг жолооч болгоно. Харин одоо надаас холдолгүй нүд савчихгүй хараатай байж мэдээ дамжуулах хүн хэрэгтэй. Би тийм учраас чамайг харуулын албанд шургуулсан юм. Брок Мозес Брич гэж залуусын хамт. Эдийн ойлгосон ирхэн фаврэ. Хэдэнтэй үерхэж найзлаад ихэлсэн. Сайн байна. Чи орон хоолнд хамт явах уу? Сара боловсралтай, сайн залуутай хамт суух гээд байдаг бололтой юм билээ. Чам таалагдсан биз дээ. Тийм үү? Ирхэн фаврэ. Та бодвол арай тэгж хэлээгүй байх. Би гэхдээ тийм дур зоргоор хүн биш ээ. Би мэдэж байна. Охин минь тэргүй хүүхэд. Тийм учраас энэ үедээ сайн залуутай нөхөрдөг. Би тэрийг хүндэлнэ. Ойлгов уу?
Ойлголоо ихэн Фавре. Манфред. Чи надад хайртай юу? Ядаж жоохон ч гэсэн. Чи бол миний анхны залуу. Чи яагаад байгаа юм бэ? Эхлээд чи янаглж хайрлаад эцэстээ намайг тамхины шигээ яаж хаях гэсэн юм бэ? Чи яагаад гэвэл хүүхэн. Хүүхнүүд ямар ч үн цэнэггүй. Яг авдар шиг. Хин тэгчилж байгаа юм бэ? Миний эцэг. Тийм тэнийг үг хаана байдаг юм бэ? Чи миний эцгийг доромжлох ёсгүй мэдвүү? Гэртээ харь. Одоо очиж хоолоо хий. Чи өнөөдөр орой манад очих уу? Бодож байж болъё. Надтай битгий наалдаад байгаарай. Чиний эцэг мэдчихвэл бидний арьс их болно. Бидний үсттэй. Одоо яв. Хөө минь жаах унтчвал зүгээр юмсан. Маргааш доктор Твентитэй чиний ажил эхлэх гэж байдаг. Твенти, та миний хүүг хаана ажиллуулъя гэж бодож байна? Би чулуу ялгахаас эхэлсэн дээр байх гэж бодлоо. Сайн байна. Хэдэн цагт бэлэн байвал хэрэгтэй вүлээ? Ээлж эхлэх 5 цаг байх ёстой. Эрхэм шаазаа жаахан орой отиж эхэлсэн ч яах вэ? Би 4 хагас бэлэн байна ээжээ. Сайхан амраарай эрхмээ. Тогтой амраарай ээжээ. Сайхан амраарай хүмүүнд. Битгий мартаарай Твенти. Битгий өөгшүүл. Битгий тусгай харж үз. Санаа зовлтгүй хадагтай. Аж ахуйн нэгжийн дараагийн дарга болох хүн үе тэнгийнхэнтэй ижилхэн ажиллах хэрэгтэй. Та сүүлийн үед санаа сэтгэл жаахан хямрангуй харагдаад байх чинь энэж хөхрөгчин сайхан ямсан. Та намайг сайн мэдэх юм аа. Би сүүлийн үед очир алмасын олборлт хязгаарлагдах сураг сонслоо. Би ойлгож байна. Бид урдчил жаахан өөц хоримтлуулсан хэрэг болох нь дээ. Хэдий хэр? Одоогийн ханшаар бол бараг 2 сая паундын нөөц бий болов. Зүйтэй. Би мэднэ. Хэмжээ хязгаар тогтоотол аль хэр хугацаа үлдсэн болохыг бид ажиллах хүнээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Дээд зэргээр. Баяртай ирхэн Бека. Танд баярлалаа. Залуусаа баяртай. Маргааш болтол баяртай. Харж байна уу? Сургуулийн хөгчиг Нялуурч яваа харагдлаа. Нялуурч яваа бол Бялуурч бас үзсэн дээ гайгүй. Шааза ирлээ. Сайн уу миний хөө? Та нар яаж чадахгүй. Нялуурсан ч Бялуурсан ч яа. Энэ залуугийн мэдэл тэртээ тэргүй очир алмаас очшин. За уур хачин залуу ямар байна да? Гайхалтай сайхан.
Эхэн Бека тесрэх бодис теслэнгүүд чулуу шороо ганцхан пур хийгээд дээш цацагдах юм. Чи эцгийгээ өвцөн сагсуу. Би чамайг уурхайн гүнд дахин оруулахгүй. За, наашир, явцгаая. Уучлаарай хадагтай Кортни. Фори, таны ажил ямар шүү явна? Гайгүй баярлалаа. Би тантай ярих юм байна хадагтай. Яг одоо юу? Та хэрвээ ажиллаад дууссан бол тун товчхон яриа байгаа юм. Зүйтэй. Хоёул жоохон хоолдъя. Юун тухай яриа байгаа лээ? Хүлээж байгаарай, би одоохон ирнэ. Хадагтай. Танд гэж хэлэхэд ажилчид жаахан гомдолтой байна. Яасан бол доо? Сайн байна, Паури. Би таны зовлонг ойлголоо. Гэхдээ санхүүгийн бэрхшээлтэй энүүдэд цалин нэмэх тухай ярих тун ярихтай яриа. Хадагтай Кортни. Ажилчдыг яаж дуулууртай байлгахаа би ч өөрөө мэдэхгүй явна. Сүүлийн 14 сар ажилчдын цалинд өөрчлөлт гарсангүй. Мөнгө өдрөөс өдөрт үн цэнэ алдлаа. Мэдлээ, Паури. Би бодож тооцол ямар нэг арга зам зааж өгөх юм лээ. Та харин надад туслаарай. Бид шаардлага өндөрсгөө. Ээлжийн цаг хугацааг 1 цагаар уртсгая. Ээлжийн цаг хугацааг уртсахаа. Ажилчид тийм мөнгө олж сонсохгүй. Та тэдэнтэй хэлж ярьж тохир. Миний бодоход Фори цалин хөлсөө нэмүүлэх гэж яваа болов. Тийм ээ. Та битгий хил ам хийгээд вэ гэж хэлв үү? Үгүй. Огт тийм үг хэлсэнгүй. Би хэл, яр, тохир гэж хэллээ. Та хэл чимээгүй бай гэж бодов. Тийм ээ. Нэг талаар тийм, нөгөө талаар бол үгүй. Ямар ч гэсэн ихлэ тайвшраг. Цаг хугацаа хэрэгтэй. Хамгийн чухал нь шаардлага өндөрсгөн. Би очир алмаас болгоныг олборлоно. Эцсийн мөч хүртэл. Чи хэдийг олж ирв? Тэн хагасаас илүүг нь аваад ирлээ босс. Зогсно гэж ярилдаггүй. Сэргийнхээс 3 харна өгөхөөр манах гээд унтаж ивтэн. Офицер шинэ морд авах гэж явчих. Миний бодлоор өөр хэрэгтэй байгаа юм байлгүй. Сэргийнхэн дандаа сайн мордтой байдгийг. Тийм ээ, тэр үнэн. Энэ морд биднийг найдвартай газар хүргэн хэл хүртэл зовх юмгүй. Сэргийнхэн биднийг ярьж хайна да. Офицер нэртэл хаач юм? Бид 2 хоног төрүүлж яваа. Наашир. Би энийг унлаа. Бурхан минь. Ямар сайхан юм бэ? Буу зэвсэг агсаад саймар унах мөн сайхна. Давхад байцгаая. Сайн байна уу? Оо. Сайн байна уу? Би өөрийгөө танилцуулъя. Миний нэр Шаза Кортни. Тийм ээ. Би мэднэ. Миний нэр Сара Фор. Тийм ээ, би таныг харсан. Уурхайн гүнд ямар вэ? Маш сони юм.
Би өнөөдөр угаах ялгах өрөөнд байлаа. Очир алмаасаа чулуунаас нь ялгана. Шал тэнийг юм. Та нэр нь надаас илүү уурхайг мэднэ л дээ. Үгүй яг энд хүн мэдээд байхаар юм ховор л та. Тань шиг ийм соёлтой хүн ийм газар ганцаараа уйтгартай байх та. Харин тийм ээ. Таны зөв. Та эмэгтэйчүүдийг сайн ойлгох юм байна. Яг вэ. Би ч гэсэн ганцаардаа хэцүү. Ажил дээрээ найз нартай юу гэж бодох юм. Даанч болохгүй юм. Эзний хүүхэд гэхэр бидний донд хан хэрэм тулчих юм. Та үнэхээр сайн хүн юм аа. Баярлалаа. Та ч гэсэн ялгаагүй. Сара, наашир. Энэ хүн миний аа. Бошууна. Уучлаарай та. Шүлгэр алгад чи энд юу хийж байгаа юм? Би таныг авахар ирлээ. Та баярлахгүй нь уу? Чи яагаад намайг сүүлийн үед дандаа авах гэж байдаг болчихоо? Үннийг хэлэхэд энэ залуу ноён уурхад ажиллахууснаас хойш чи нэг л биш болчихлоо. Сара чи аавгаа сонс. Энэ залуугаас холдож үз. Яагаад? Энэ залуу чинь миний таньдаг хүмүүсээс хамгийн нийтлэг өгөөмөр залуу. Энэ залуу баян. Баян хүн чамаас хэрэгтэйг аваад л хайчихна. Сара. Би охиноо хүн доромжлуулахгүй. Чи бол надад байгаа ганц өмч. Очир алмасын хамгийн сайн олдврог үйл энэ байна. Тэнгэр минь ямар агуу юм бэ? Энэ ямар жинтэй бол? Чи ч мөн ажил хэрэгч хүү юм да. Ээжээс багш тухай юм сурчаав. Али үзье. Үгүй яах вэ? Энэ нэг 84 карат тавьцаа. Засаж боловсруулсны бол талын чинь юм уу та? Яах гэж заавал засаж боловсруулдаг юм бол? Засаж боловсруулсан очир алмаас талстан цацрагаа дөрвөн тийшээ нэгэмжээд гайхамшигтай цацруулдаг жамтай. Энэ тэгэд бүгдээр ямар үн өрхөө? Энэ бол итгэж найдах гол юм биш ээ. Тийм үдвэн тий. Кортны авахын цээжинд шинжлэх ухаан урлаг хоёр зэрэг багтахгүй. Хамгийн сүүлд ямар үн хүрсэн тэрэндээ л ойртож очих байлгүй. Тэгвэл хэсэг босог паунд халааслаа л гэсэн үг. Энэ үнэхээр сайхан юм аа. Тийм ээ, яа харахгүй сайхан. Чи болгоомжилж яв. Хэрвээ чи чидийн амтанд нь орвол салж хагацхаа хизээч үл үзнэ. 3 дугаар анги төгсөв. Монголын үндэсний олон нийтийн телевиз уран бүтээлийн 5 дугаар нэгдэл 2011 он.